За, астролог сонирхогч загсныханда энэ өдрийн мэндийг хүргье. За, тэнгэр ирэхээс одоогийн хөдөлгөөн байрлалыг харж явдал мөрөө шинжиж ямар ажил эрхлэхэд таатай вэ гэдгийг мэдэж авахыг хүсдэг энэ хүмүүст зориулдаг энэ блог маань та бүхний одоо хүсэх хүлээж байгаа 12 сарын 12 орд тус бүрийн одоо сургааг 12 сарын сургааг нь оруулаад явж байгааг анзаарсан бах. За тэгэхээр эдээс өмнө бод гарагийн ухрах хөдөлгөөний талаарх мэдээллийг нэг хэд хоногийн өмнө оруулсан. Тэр мэдээллээс гариг эрхсийн ухрах хөдөлгөөн гэж юу байдаг вэ? Тэр нь хүний амьдрал эхийн хүний биднэрт ямар нөлөөтэй вэ гэдгийг бол олоод хараад сонссон байхаа гэж найдаж байна. За хэрвээ сонсоогүй байгаа бол энд яригдах байгаа ухрах хөдөлгөөн гэдэг зүйлийн нутаг учрыг ойлгоход нь тустай тул та нар тэр үрийг нэг ороод үзчихээрэй гэж зөвлөх байна. За, засны ордонд ухрах хөдөлгөөн, бод гарагийн ухрах хөдөлгөөн 10 дугаар гэрт явж байна. За 10 дугаар гэр гэдэг бол карьер, ажил албан тушаалын хамгийн дээд эцэг гэж үздэг. За тэгэхээр энэ албан тушаал ажил төрөл нийгмийн байр суурийг илэрхийлдэг 10 дугаар гэрт ухрах хөдөлгөөн, бод гарагийн ухрах хөдөлгөөн өрнөж байна гэдэг чинь бодвол албан тушаалын асуудал өөрчлөлт орох, нийгмийн статусыг шинжлэх, зарим ажил холбоотой асуудлаа дээд газартаа шалгуулах, за зарим нэгэн хүмүүс нь бол нэр хүндээ хамгаалах, хийсэн ажлынхаа үр дүн үзэх, аль эсвэл өнгөрсөнд хийсэн үйл ажиллагааныхаа одоо үр дүнгийн үзэх юм уу, аль эсвэл гიშгсэн мөрөө эргэж харна гэдэг чинь хийсэн ажлынхаа бас зарим нэгэн алдаа ололтуудыг хянаж нэгтэлж үзэх юм уу ярьж байна гэж ингэж ойлгож байна. За хэрвээ оюуны хөдөлмөр эрхэлдэг загснууд байгаа бол мэдэж байгаа. За тэр хүмүүсийн хувьд бол судалгааны ажлаа эргэж харах, шалгалт шүлэг өгөх, өнгөрсөнд үзэж одоо судалж байгаад орчихсон тэр судалгааныхаа ажлыг урагшлуулах юм татав яа гэж ингэж үздэг юм байна. За 12 сарын 6-нд ангар гараг ухрах хөдөлгөөнд орж байна. Таны 6 дугаар гэрт. За 6 дугаар гэр гэдэг бол өдөр тутмын ажил. Бас өдөр тутам хийж гүйцэтгэдэг ажлаас чинь гадна бас таны эрүүл мэндийг хариуцдаг юм гэр байгаа. За тэгэхээр өдөр тутам хийж гүйцэтгэдэг ажилтайгаа холбоотой зарим нэгэн алдаа ололт юу байна? Тэрийг шинжиж үзэх, зарим нэгэн төслийг дуусгах, цэг тавих хэрэгтэй болно гэж. За дээрэс нь эрүүл мэндийн асуудал их хөндөгдөж байгаа учраас энэ үед бол жишээлбэл зарим нэгэн одоо санаа зовсон асуудал шинжилгээ хийлгээд үзчих сайн гэж үзэж байна. За магадгүй зарим нэгэн хүмүүс бол одоо хорт зурчаас ангиж хахад их сайн үе гэж үздэг. Ер нь бол энэ ухрах хөдөлгөөнийг за тэгээ дээрэс нь 6 дугаар гэрт болж байна гэдэг чинь бол эрүүл мэндтэй холбоотой зарим нэгэн одоо дэглэм журмыг бол баримтлахад сайн гэж байгаа юм. За жишээлбэл хоолны дэглэм барих гэж юм. Одоо ширээ турах гад олон жил одоо янз янзын арга хэрэглээд турч чадахгүй байгаа мөртлөө одоо жишээлбэл за тиймч дэглэм, иймч дэглэм барья гэсэн мөртлөө тэрэндээ хүрч чадахгүй байгаа бол магадгүй яг энэ ухрах хөдөлгөөний үед бол энэ одоо зүйлийг хөвшүүлж эхлэхэд их сайн гэнэ. Одоо жишээлбэл хорт зуршил гэдэг бол зөвхөн арх тамхи биш, бас их идэх ч гэсэн хорт зуршил, сахарнд хэт дурлах бол бас нэг хорт зуршилч гэдэг юм уу те. Жишээлбэл тэр нь эрүүл мэндэд чинь тарахгүй байгаа л бол тэр хорт зуршил гэж бас үзэж болчих юм шиг санагдаад байгаа юм л да. За тэгээд мөн энэ 6 дугаар гэрт чинь ангар гараг бас ухрах хөдөлгөөнд орж байгаа юм. За ангар гараг бол угаасаа 4 дугаар гэрт ангар гараг ухрах хөдөлгөөнд орж байгаа шүү дээ. За эндээс өөр нэг хэрэглэлүүд бол энэ ухрах хөдөлгөөн таны энэ 4 дугаар гэрт 12 сарын 6-наас эх оны 2 сарын 23-ны хүртэл үргэлжлэх гэж байгаа юм. За тэгэхээр энэ хооронд бол ухрах хөдөлгөөн болж байгаа энэ үед бол идэвхтэй үйл ажиллагаа, ялангуяа одоо биеийн эрч хүчийг сэргээх, идэвхтэй одоо тийм хөдөлгөөн хийх энэ ийм одоо сонирхолтой болж магадгүй юм байна л да. Гэвч энэ үед бас ухрах хөдөлгөөний үе учраас Марс гараг идэвхтэй байдлыг илэрхийлдэг ч гэсэн бас хит идэвхтэй байжгаад спортын жишээлбэл дасгал хөдөлгөөн хийж агаад гэмтэж бэртгэвээ. Ямар нэгэн урдлаад тэнцээнд орж явахдаа бас боломжтой байгаарэ гэж ингэж сануулж байгаа юм. За 12 сарын 7-нд Нептун гараг, Нептун гэж Далайван гэж харьцуулаад байдаг хаа монголоор. За энэ гараг таны 1-р гэрт орж ирэх нэ. За энэ гараг
гарыг мөн ухрах хөдөлгөөнд орж байсан бол өнгөрсөн 7 дугаар сараас хойш нэг одоо ухрах хөдөлгөөнд орж яснаа одоо урагшилж эхэлж байгаа юм байна. За энэ гаригийн нөлөөгөөр бол таны шийдвэрлэг 7 сараас хойш одоо жоохон гацсан, хүлээлтийн байдалтай байсан тэр нэг асуудууд одоо урагшилж эхэлнэ гэж. Магадгүй 7 сараас хойш бол та маш их ажиллаж байгаа, зохицолтгүй хөдөлмөрлөж байгаа боловч үр дүн харагдахгүй байсан ч юм уу. Эсвэл магадгүй таны энэ тэр ажлыг өлөхгүй байсан ч юм уу. Эсвэл одоо та би ер нь хаашаа явж байгаа вэ? Ирээдүйд би ер нь хаа хүрэх вэ гэдэг энэ асуудал таныг жоохон санаа зовоож исэн ч юм уу. Магадгүй зарим нэгэн хүн одоо энэ хийж байгаа бизнес маань, энэ маань ажил маань тийм үү? Надад тэр нач тусаа өгөх юм уу мүү? Энэ төр гэж эргэлзэж исэн байж болох юм байна л та. За тэгвэл энэ харьцаас хаашаа хөгжих хэсгийн тодорхойгүй тийм учир бүтээлүүд мантай байсан бол одоо тодорхой болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл нэг тийшээ шийдэгдэж эхэлнэ. За тэгээд 7 сараас хойш урагшлахгүй байсан зарим уран бүтээлийн ажил, бүтээлч үйл ажиллагаанууд бол бас урагшилж эхэлнэ гэж ингэж байна. За дээрэс нь санчир гараг хариуцлах сахилга батыг илэрхийлдэг юм гараг. Энэ гараг таны нэгдүгээр гэрт бас байрлах юм байна. За нэгдүгээр гэрд бол таны өөрийг чинь илэрхийлдэг. За тэгэхээр албан ёсны ажил болоод мөнгө санхүүгийн асуудал илүү хатуу сахилга батыг шаарддаг. Тийм болохоор одоо жишээлбэл энэ 25 оноос хойш ялангуяа одоо 25 оны хавраас эхлээд нэвтүүн гараг санчир гарагтай хамт таны загсны ордонд орж ирэх юм. За энэ бол мөнгө санхүүгийн гэрт орж ирж байгаа. Тэгэхээр нөхцөл байдал илүү сайжиртай, илүү аятайхан боломжууд танд тохионоо гэж ингэж итгэлтэй байж болох нэ. За мөн Плутон гараг таны 12 дугаар гэрт орж ирэх нэ. За энэ үед яах вэ гэхээр зүүн сөнгийн мэдрэмж илүү хурц болно. Зүүд маш ил тодорхой болж ирнэ. Тэгэхээр одоо яг энэ үеэс эхлээд бол хэрвээ зүүн сонгийнхаа одоо зүүн сонгооч чагнадаг бол зүүдэнтэй ач холбогдол өгдөг бол энэ мэдрэмжүүд бол танд ирээдүйн талаарх мэдээллийг чинь зүүдээр чинь олгох нэ гэж. Ингэж үзэх нэ. За 12 сарын 15-нд бол шин сар гарна. 12 сарын 1-нд бол 12 сарын 1-нд шин сар гарна. 12 сарын 15-нд тэргэл сар гарна. За энэ бүхэн бол таны 4-р гэрт тохиох юм бэ. 4-р гэрд бол үл хөдлөх хөрөнгө, таны амьдарч байгаа газар, орон, мөн одоо гэр бүлийн ах トゥ хамаатан садан энэ бүх асуудлыг хариуцдаг. За эхлэхээр энэ үед бол таны одоо магадгүй гэр бүлийн ах トゥ хамаатан садантайгаа одоо зарим нэгэн одоо үйл ажиллагаа хийх, байр сууц худалдаж авах, зарим нэгэн засвар үйлчилгээг дуусгах энэ төр асуудал өндөгдөж магадгүй юм байна. За дээрээс нь зарим нь бол одоо бас одоо амьдрах орон, байр, гадаад орон хотод одоо явах хүсэлтэй байгаа бол виз мэдүүлэх энэ төр гэсэн иймэрхүү асуудлыг ярьж болно гинэ. За 15-ны хүртэл бол таны одоо энэ бүх дээрх одоо дурдсан асуудлууд бол жоохон удаашрлын байдалтай, жоохон хүлээлтийн байдалтай байж магадгүй. Тэгээд энэ асуудлыг хэрвээ хөөцөлдөж дээрх асуудлыг үзүүлж байгаа бол 15-наас хойш идэвхжиж эхэлнэ гэсэн ийм зүйл гарч байна да. За ингээд 12 сарын 15-наас 12 сарын 30-ны хооронд бол одоо 4-р гэрт болж байгаа тэр бүх үйл явдлууд бол гэр бүлтэй холбогдно, байр суурьтай холбогдно, магадгүй визтэй холбогдно. За тэгэхээр энэ бүх асуудлыг бол 15-наас хойш 30-ны хооронд шийдэх боломжтой гэж ингэж үзэж байна. За 12 сарын 30-наас дахиад шин сар гарч байгаа юм. За 12 сарын 1 онцлог нь бол маш олон гаригууд ухрах хөдөлгөөн хийж байгаа. Дээрээс нь 12 сарын 1-нд шин сар гарсан бол 12 сарын 30-нд дахиад дараагийн шин сар гарч байгаа. За дараагийн шин сар бол таны 11-р гэрт шин сар гарч байна. 11-р гэр гэдэг бол ирээдүйн төлөвлөгөө, мөрөөдөл хүсэлтэд хүрэх одоо тэр төсөл төлөвлөгөөг хариу илэрхийлдэг. За тэгэхээр энэ бүх асуудлыг хэлэлцэхэд бол сайн үе гэж байна. За ингээд энэ үед мэдээж санаа нийлсэн хүмүүстэй нэг өгөөлж арга хэмжээнд оролцох,
энэ бүхэн болвол танд бас илүү ихтгэл эрч хүчийг авчирнаа. За дээрэс нь 14-р гэдэг бол нийгмийн харилцаа, найз нөхөд, санаа зорилго нэгтэй хүмүүсийг илэрхийлдэг учраас магадгүй зарим нь одоо тийм спортын нэг баг бүрдүүлээ тэр багта одоо шинэ төлөвлөгөө гаргаж хэлэлцэж тэрэндээ оролцох ч юм уу те иймэрхүү үйл явдал. За ингээд засны ордныхан маань бол шинэ оныг олон одоо сонирхолтой үйл явдлаар өгдөх юм боломжтой юм байна. За ингээд та бүхэнд шинэ оны мэнд төргий 25 он та бүхнийг бүх талаар ивэсэн сайхан он байх болтугай гэж хүсье. За тэгээд дээрэс нь за хийж байгаа энэ подкаст маань та бүхэнд таалагдж байгаа бол лайк дараарай, share мэдээж subscribe хийгээрэй гэж хүсье. За ингээд энэ видео төгсгөе дөө.